Цагаан гурдаг өмсөд үсээс их тийгээд мотоцикл дээр суугаад тавих гэдэг. Тэр хүүгийн минь мотоцикл дээр дарж чадах байх. Дэми юу. Тэр дэми. Арай л өөр юм бод. Харин энэ гаждын ганц охин ямар вэ? Гаждын охин уу? За болчихгүй чи. Тэр гаждын ганц охины чинь зураг тэр том дэлгүүрийн хам дээр нүцгэн нэрээ байлээ. Тэр буруу тийш явж байгаа юм. За бамзрагч нэг шарахын байна да. Тэр дэми яа. Тэрийг би бас нэг 2 хоног дагсан. За. Энэ тэнд очиод ингээл компьютер дээр ийш тийш мэдээ дамжуулаад тэр гадаадын тагнуулах бай. Би тэгж бодоод байгаа. За хайрчгүй байлгүйдээ чи хүүтэй минь нэг баг сургуульд одоо төгсөж байна. Тэр нь ямар хамаатай юм. Удам судрал бодох юм дээ. За аваад сонсцоо биш үү? Сайн байцгаана уу? Сайн байна уу? Мужик хүнээр захиа мөнгө явуулсан. Наашаад ангаж. Та хоёрын би сайн билсэн. Сайн. Чи мужик та хоёр чинь ямар бид хоёр чинь бүр 10 жилийн найз штэ. Та намайг танихгүй байна та уу? нар чигээ том болцгооц яаж таних вэ чи? Тэгээд 10 жилдээ нэг ангид байсан юм. Тийм, бид хоёр чинь бүр нэг ширээн дээр сууж 10 жилээ төгссөн юм байхгүй юу? Нэг ширээн дээр яасан? Тэгээд 10 жилээ төгссөн. Төгсөө тэгээд яасан? Төгсөө та хоёр яасан? Үгүй, бид хоёр хаяа нэг хамт кино л үздэг. За, шөнө ороо кино үзээ. Тэгээд яасан? Чамаа хүргэж өгөхөөр очиод байдаа. Үгүй, намайг хүргэж өгдөг юм уу? Тэгээд манайд ороод бид хоёр жоохон юм ярьж сууд. За, бүр гэрд чинь ороод цагаар. За, тэгээд яасан? Яа манай өрөөнд жоохон юм яриад бид хоёр миний орон дээр суугаад зурд үздэг. Нэг орон дээр суугаад за тэгээд яасан? Тэгээд ороодчлоо. Ээж загнана гэж яваад өгдөг шин. Шаврын хаалтаа. Тэгээ дараа зөндөө уулзалтаж учрагдаж явсан юм байгаа. Бид хоёр уулздаг юм уу? Мужик надаа их гоё шүлэг уншиж өгсөн. Тэгээ цааш шүлэг уншдаг. Тэгээд хайрын тухай шүлэг уншаа тэгээ яасан? Тийм тэгээд бид хоёр орцсон жоохон юм яриад харахгүй орцсон. Тэгээ яасан? Тэгэл харин ороо урчлоо. Гэрийнхэн зайг наав зайг нуурлаад идэх юм гэж яваад өгдөг шин. Ядар. Насны дүрс хүүхэд яад гэж шишээд ороо гадар яваа. Хүүхэд ичээгээд байж байгаа. Юу ичээгээд гэж. За. Тэгээд юу шүү? Миний охин тэгвэл тэгээ одоо цаадах $30,000 явуулсан. Одоо та хоёрын 20 морийг хийн заяа. Одоо машин авч игэн ямар машин авах вэ? Байрыг чинь. Хагарахаа энгэрэг миний ажиж яах юм гэж та наач. Та миний охин одоо ажил төрөлтэй байгаа. За би ажилдаа одоо явлаа. За. Орж гал миний охин. За миний сайхан охин орж ирж харцаа ууж байгаарай. Би саяхан жоохон үгтэйс ийм том болчихсон юм уу? Урт насантай би яах гэж бодож хэрдэж явпаа. Донгосоод гарч. Хөөе. За бүх юм ойлгомжтой. Хонго хатагдаад хүүгээр харин байна. Энэ одоо хатцураа. Өнөө гоцгоогад өмсчих. За юу байна та амин цэцэг минь. Би чи зүгээр байд. Зүгээр. Галзуу үнэг дээр галзуу гэж хийж болдгоо гэнэ. Болтгүй штэ хөөш. Аахгүй, юу ч авах ба. Авахгүй, надаас авах харин. Чи яач вэ? Хүүшээ наашаа. Тэгэхээр би чамд нэг ч ингээд уун гэж байна. Би чамд нэг чухал юм хэлье үү. За, цаа чи мэн штэ. Нэг буянтай сан нэгдэжээ. Хадаад яваа. За, дуу. Чи тэрийг яа. Яагаад банкнд байсан хэдэн төгрөгөө цалинтайгаа жигтэйгээ аваач хийгээд аттай хадгалан зээл эзэмшигч байна. Тэгээд тоног харагдахгүй байсан мэдсэн. Утай хүмбэнгээр аялж байгаа. Тэгээд тэр юу ч биш. Дахиад аттай эзэмшигч болооч нэг өрөө байна. Дүг хэл тогтдог биш таа. Тэгээд би та хоёрыг нэг өрөө байрны өрлөг өгчээ. Арай манай таацтай шүү. За юу хөө. За чи аваач. Чи дуу. За. Манай та хоёр хоёулаа очиараа хөөш. Мөнгө байвал хөөш. Битгий хатгалаад бай. Тэрийг бош уу. Харин битээ аваач хийгээ явж ирсэн чи ороод ирэх. Би нэг өрлөгөө жоохон тарай. За бакач авч үз. Шатны цэвэд шатж байгаа цэвэд болцсон байж таач. Энд ч одоо дуу чи. Хүн би юугаар татдгийг. Мөнгөныхаа хэрээр алхна гэж энэ багтаа. Тэггүй яа тий. Одоо дуугаа өгөх нь аваад мөнгө хатгалууч. Тэгэл хүүгээр эхнийх нь хүүг аваад тэгээ болчих. Тэгэх үү. Аюултай байж тэгээд нам хард үзүүл үзэр сундаг сонгосон нь. Тэгээд та сайн өдөр үзүүлээ. Тэгээ мөнгө хатгалууч. Хүүгээ
Эрдэнэ хадлан зээлийн хашин хоёр буурай мөнгөн хадгалуулсан. Насгүй юм чинь хэлгэрч эдэм харин хадгалуулах харин аваад гарч ирсэн ордорд аваад юу? Удаа аваад юу? За та хоёр их болсон 600 хамаг амтны тусын тулд манай хоршоонд мөнгө хадгалуулснаар баян намсраа бүхний ивэлд. Намсраа ахраа очи. Та нар аваад юу? Дуулууч. Та нар хөдөлгөөр гадаа. Зүгээр л өгч.